Бид нар ингэдэг байхгүй энэ одоо энэ Монголын маллаа 30%-ийг төлөлнө. Төлсөн төлөө эдний дэргүүлээ зардаг байхгүй компанид. Сая 500-аар. Сая 500-аар зараад юу яжтэй. Тэгээ үүсгэжэл ийм тэрэ бүх юм эндээс хангалттай. Хангачна тий. Тий хангачна. Айл өрхүүдийг 5-аараа 10-аараа одоо хошиж ажиллаж штэ. Тэгээ манай нутгийн малчид манай үржүүлж байгаа энэ сэлэн хөхрийг Герфорд хөхрийг 30 тоглогч үнэгээр малж байгаа байхгүй. Тэгэхээр нэг айл бол одоо яг 30 тоглогч үнэтэй нэг фермерийн аж ахуй болсон гэсэн. А энэ айлууд маань энэ жил болохоор ерөөсөө малаа нийлүүлж маллаа гэдэг. Тэгэхээр өөрсдийнх нь манай үржлийн цөм сүргээс гадна малчин айлуудын маань 30 үнэ энэ туршилтаар үйлчж байгаа. Нэг жилээс одоо манай ах нар маань өөрсдөө бас тэндээ нутагтаа бас үйлчээ бэлтгэсэн. Тэгээд 5 айл дундаа нөгөө нэг 150 үнэтэй үйлчж болох юм байна. Тэгээд сэлэн мэдээж Герфорд хөр бол өөрөө уусаа үйлчж төсвөртэй. Тэгээ одоо манай хангаан бүст бид нар одоо 3 дахь жилээ өсгөж байгаа болохоор хангаан бүст бол хамгийн тохиромжтой байна гэж үзэж байгаа. Хаас одоо туулагч гунж авч хэлсэн. Одоо Хан тийм байна. тий. Сэлэнгээ нөгөө ямар сумаас авлаашаа зүүн бүрэн сумаас тий газар аваач компани. Энэ Монгол Улсын ерөнхийлөгчөөс заасан хүнсний хувьсад үндэсний хөдөлгөөн байгаа шүү дээ тий. Энэ хөдөлгөөний юу гэж үзсэн юм? Тэр хөдөлгөөнд бол одоо бидэрт бол маш их таалагдж байгаа. Гэхдээ яг бидэрт одоо яг санхүүгийн дээр бэрхшээлтэй юм аяг үхэд л да. Одоо чинь импортоор бухаруулж ирээд аавн гэхлээр чинь бас үнэтэй. Тэгэл өвс тоосны зардал. Одоо яг манай бүсэнтгч нөө газар тариалан нэх явах болохоор бид нар чи дандаа өвс тэжээл өөрсдөө худалдаж авдаг. Тэр махны чиглэлийнхаа хөрүүдийг одоо тэгээд одоо үйлдвэр махны үйлдвэр нь яадаг хааш нэр. Герфорд одоо бид нар одоо энэ тий. Одоо бид нар чинь 3 4 дахь жилдээ л явж байгаа байхгүй. Одоо яг тэгэнгүүтэл бидний одоо махны зах зээлээ яг одоо тодорхой хэмжээний стек үйлдвэрлэхэд нэг тодорхой хэмжээний зах зээл хангах тийм байна. хэмжээний болчихж байгаа байхгүй. Тэгэхгүй бол яг түрүү урд төрдөн жилүүд бол бид нар нөгөө нэг яг үржүүлж эхэлж исэн болохоор шууд их боломжгүй болоод одоо жишээ нь махны зах зээл шууд ингээд стек нэг махан нийлүүлээд эхлэхээр одоо нэгсэндээ хүчин чадвар бага болохоор одоо энэ жилээс бол хангалттай. Одоо энэ хангалттай болсон юм шүү. 400-аад хүртэл болсон юм чинь. Тэгэхээр эндээс охин өхрүүдээ шууд үржилд ашиглаад эрүүдийн одоо яг сөргөн бүтц сайжруулах журмаар бухалгаад ашиглаж байгаа. Нөгөөдүүлийн бол хөнгөлөөд одоо нэг шүтлэн болгоод шууд зах зээлийн хэрэглэнээр бол өсдөг.